Эргэж ирдэг үхэл. Зохиолыг бичсэн Б. Үндэс суур. Монгол улсын аслагдсан жижигхэн суманд хачирхалтай хэрнээ сонирхолтой нэгэн хууль үйлчилдэг. 5,000 гаруй гишүүнтэй ногоон суманд бүгд л бие биенээ мэддэг. Тэгсэн ч хэрвээ хэн нэг нь үхэл дайран өнгөрвөл ар гэрийнх нь бусдад огтхонч дуулгадаггүй. Нутгийнхан зөнгөөрөө мэдэрч ойлгосон ч гашуудсан шинж тэмдгийг огтхонч үзүүлдэггүй. Харин зүгээр л баяр хөөртэйгээр амьдралаа цааш өргөжлүүлдэг байна. Дөнгөж урьд шөнө ажил явдал тохиолдсон айлын залуу бүсгүй ямар ч гашуудлын шинж тэмдэггүйгээр баяр хөөр болон гудамж салбаагаар явна. Тэгээд ойр хүн буй дэлгүүр рүү орвол үе тэнгийн гимээр залуу зогсож байв. Бүсгүй нүүр дүүрэн мишэн "Ихчээ, надад миний өдөр бүр авдаг хүнсийг баглаад өгөөч" гэв. Уг залуу бүсгүйг чимээгүйхэн ажиглана. Бүсгүйгээс санаа алдалт битгий хэл зовсон шинж тэмдэгч үл харагдж байлаа. Худалдагч эмэгтэйгээс авахаа авч гарах үеэр залуу араас нь гарч ямар нэгэн зүйлийг асуух гэсэн ч худалдагч "Чи түүнээс асуух ёсгүй. Энд үйлчилдэг үхлийн хуулийг чи зөрчих гээгүй зү?" Залуу "Үгүй" гэж хэлээд гадаа хэсэг зогсон, дараа нь эсрэг зүг рүү хэсэг чимээгүй бодолд дарагдан алхана. Үхлийн тухай бодох төдийд чихэнд нь үхэл "Өвдөс түвчээр чи намайг юунд дуулна вэ?" гэвэл залуу адгасхийн зочин дахин гэрэл гэгээтэй сайн сайхан зүйлийг төсөөлөн бодох агшинд үхэл ямар ч сураг чимээгүй алга болов. Тэрээр гэртээ ирвэл орон дээр өнөө маргаашгүй болсон нас тогтсон ээж нь дүрээрээ ясаарс болчихсон хэвтэж байлаа. Эцсээ хүртэл ээж нь үхлийн тухай бодох тул яг хажууд нь тасгаар сүүдэр цээжээр нь тэрвэн чимээгүйхэн унтаж байлаа. Тэр шөнө үхэл нүдэнэн сэргсэн даруй ээж нь хуулийн дагуу үхлийн гараас атхан яваад өгсөн юм. Ногоон сумын хуулийн дагуу тэр ээжигээ нас орсон тухай залуу хэнд ч хэлэх ёсгүй. Бүр оршуулгыг нь хийх ёсгүй. Сумынхан биеийг ил оршуулж хүмүүсийг цуглуулах эрхгүй. Тиймээс шөнөөр ганцаараа нууцаар аваачиж зүгээр л газар болдог. Заримдаа бүр ой мод уулын агуу даваачиж орхидог. Зарим айл өөрийн хашаандаа болдог, эсвэл биеийг гэртээ хадгалдаг. Учир нь зарлахгүй гэсэн хууль тэднийг олон нийтэд үзүүлэхийг хориглоно. Үхтэл үнэртэж эхлэхэд хүмүүс улам айдагч төвчж бас нуудаг. Бас нэг аимшигтай зүйл нь гэр бүлийнхээ ясаар байшингаа тойруулан нэг хэсэгт нь хашаа болгон хаддаг. Маргаашин залуу бодит үнэнийг мэдэрч сэтгэлдээ гаслан цөөдрийг буулгах агшинд үхэл чихэнд нь хоржоонтой нарахгүй идэн хажээ. Тэгсэн ч хором гашуудаж харин дараа нь нэг зүйлийн тухай сансан юм. Тэдний сумаас гаднах ертөнцөд бүх хүмүүс үхсэн нэгнээ хүндэтгэлтэйгээр оршуулдаг тухай. Залуу дотроо олон бодол тээсээр маргааш өглөө нь сум даяар өөрийнхөө ээжийг нас барсан тухай зарлаж оршуулгад нь оролцох тухай дуулав. Энийг сонссон хүмүүс маш их гайхан цочордох шиг болж нэг хөгшин эмгэн түүнтэй уулзна. Эмгэн "Чамд энэ хуулийг зөрчих эрх байхгүй. Учир нь буруу зүйлийг сэрээснээр бүх зүйл ормонгоороо өрчлөгдөнө гэдгийг битгий мартаарай." Залуу "Надад юу тохиолдох нь хамаагүй. Хүмүүс нэгнээ хүн ёсоор оршуулдаг. Тэр заншлыг дагаж манай суманд үндэстэй гэж суурьшсан үхлийн хуулийн өдөөс сөрөх болно" гэж хэлв. Залуу анх удаага оршуулгын газар гэж сумын ойролцоох газрыг ухаж хүн ёсоор оршуулсан байна. Тэр гэртээ ирж шөнө ганцаараа унтаж байхад үхэл гэнэтхэн түүний чихэнд "Чи миний энд тогтоосон хуулийг зөрчсөн. Удахгүй болох зүйл чиний түмэн буруу гэдгийг битгий мартаарай" гэж хэлээд алга болов. Залуу ихэндээ юу ч бодоогүй. Харин маргааш нь төмпөн шанах пижигнэх чимээнээр тэрээр сэргсэн юм. Удаахан өндийн хараад өөрийн эрэхгүй гайхаж орхилоо. Учир нь өчигдөр оршуулсан ээж нь дүрээрээ түүний өмнө амьд минь зогсож байлаа. Гал түлж цай чанах зураа юу ч дуурсангүй. Залуу "Ээжээ, та мөн үү?" гэвэл ээж нь цаашаа харан хийж байсан үйлдэлээ болон эргэн харж нэг л тийм хөндөй дугаар "Миний хүү босч царуу"
Гэж хэлээд тэр дорн цайгаа буцалгаад ширээ засав. Залуу ор дээрээ хураан өглөөнийхөө цайг уух зураа ээжийнхээ зүг харан "Ээж, та амьд байсан юм уу?" хэмээн гайхан асуувал тэрээр гартаа богино иштэй хутга барьсан чигээр "Чи намайг энд авчирсан. Үхлийн энд үйлчилдэг хуулийг чи зөрчсөн." гэж хэлээд хутгаа дээш өргөн өөрийнхөө нэг нүдийг цоо хадгаал залуу цочин үндийн босч ирэв. "Ээж, та чинь яаж байна?" "Чи намайг энэ байдалд оруулахыг хүссэн юм шүү." гэж хэлээд хилээ гаргаж эрен зүсч эхлэхэд үнэхээр их цус гарахыг сацуу. Ямар их орилж тарчилж зовж байгааг ойлгов. Залуу түүнийг хичнээн болиулахыг хүссэн ч болсонгүй. Биеэс эглэж харин дараа нь зүрхэндээ хутгаа дүрч үхсэн юм. Энэ бүгдийг харсан тэрээр ямар их гайхаж зодсныг үхэл хөндлөнгөөс харж мөн шоолон даапалж байлаа. Тэр шөнө дахин өнгөрсний маргааш дахин чимээнэ дахин нүдэнэлээ. Ингээтэл нас барсан ээж нь дахин амилсан байхыг үзв. Цаг хугацаа хэвийн үргэлжилж байгааг төвөггүй ойлгож байсан ч энэ болсон явдлыг харна. Өглөөнийхөө ширээний ард суухыг хүсжээ. Залуу хэдий цэрвсэн ч үгэнд нь орвол гуйныхаа нэг хэсгийг хэрчээд ширээн дээр тавихыг үзсэн зүрх нь хаагарах шахав. "Миний хүү өлсөж байгаа байлгүй. Миний мах идэт. Уур амттай олон талга." гэж хэлхийг сонсоод усан нүдлөв. "Ээж, та яаж байгаа юм бэ? Эн чинь ямар учиртай юм бэ?" гэвэл ээж нь юу ч дуурсангүй. Хинч хариулсангүй. Ээж нь өөрийгөө дахин сэглээд тарчилж зовсоор үгсэн бол маргааш нь энэ үйлдэл нь дахиад л давтагдсан байна. Залуу "Энийг болиулаад өгөөч, гуйж байна. Битгий миний ээжийг зовоогоод байл та. Би яавал дээр юм бэ?" гэвэл үхэл түүний өмнө хар сүудрийн дүрээр гарч ирэн "Чи миний хойлыг зөрчсөн. Дэндүү том толгойлсон доо. Харамсалтай нь би өөрийн зугаа ээжийн чинь зовлон чиний дарчлааныг үргэлж харахыг хүсэх болох" гэв. Тэгээд л замхарч алга болсны дараа маргааш энэ бүхэн дахиад л эхэлсэн юм. Ээжигээ өдөр бүр өөр аргаар өөрийгөө зовоож өгөхийг харах шиг там үгүй байв. Оройн цогцсныхын зүг харан энэ үхлийн хуулийн тухай бодов. Олон зуун жилийн өмнө тухайн суманд аимшигтай тахал гарсан байдаг. Тахлын үеэр тосгоны тал нь хэдхэн 7 хоногийн дотор үхэж үлдсэн хүмүүс өдөр бүр оршуулгын зар сонсох болжээ. Өдөр бүрийн зарлал сумынхныг айдас шаналлалд автуулж амьд үлдсэн хүмүүс хүртэл сэтгэлээр унан тахалд автах шиг болж байсан. Нэгэн шөнө тосгоны ахмад тахилч хоёр хамтран "Хэрэг бид үхлийн тухай ярихаа болвол үхэл өөрөө арилна" гэсэн хатуу шийдвэр гаргажээ. Ингээд оршуулгыг зарлахыг хориглосон хууль тогтоож нас барагчдыг зөвхөн шөнө нууцаар оршуулдаг болсон. Хэн нэгэн үхлийг зарлаж олон нийтэд хэлбэл тахал буцаж ирнэ хэмээн сүрдүүлж тэр хүнийг устгадаг болсон. Энэ бүхнийг зогсоох аргыг олохын тулд түүнтэй уулзсан эмэгнийг олж очихоор гэрээсээ гарлаа. Гэрт нь очвол болсон явдлыг мэдэн "Чи миний хэлхийг огтхонч тоогоогүй. Өршөөгөр. Одоо яавал дээр юм бол надад хэлээд өгөөч дээ. Үхлийн тухай энэ хуулийг хэн ч өөрчилж чадахгүй. Энэ бүхнийг зогсоох ганцхан арга бий." "Ямар арга?" "Чи цагаасаа эрт үхэх ёстой. Ингэснээр бүх зүйл төгснө" гэж хэлв. Залуу нэлээд удаан ярилцаж гэртээ ирлээ. Дахин нэг өглөө ирвэл ээж нь дахин амилж эхлэв. Тэрээр энэ мөчөд үхлийн тухай бодож түүнийг өмнөө дуудана. Үхэл "Яагаад намайг дуудав? Санаа юм. Би чиний хуулийг зөрчсөн. Намайг авч ээжийн минь зовлонг бүрмөсөн цэглэж өг" гэв. Удаахан цахирсан муухай дуу хадаж мөдхөн байшин гэр оронтойгоо шатаж дусснаар бүх зүйлтцийг тавигдсан юм. Ногоон сумын хуулийн дагуу тэднийг хинч дурсахгүй, бүрмөсөн мартагдана. Амьд байсан түүхч тоосон ч ингэж үлдэхгүй. За, зохиолоо сонсоод манайханд таалагдсан гэж найдаа. Өнөөдөр миний уншсан зохиол бол Бат Эрдэнэ үндэс суурь
буюу Б үндэс суурийн маань зохиол байгаа. За тархиа тэмдэрэгч гэдэг группэд энэ зохиолуудыг маань уншихыг хүсэх юм бол бичвэр хэлбэрээр байршсан байгаа. За тэгээд маш олон сонирхолтой зохиолууд хүлээж байгаа. Групптэй join дараад нэгдэцгээгээрэй. За мөн миний YouTube channel-д like, subscribe дарахаа мартаоцай. Баярлалаа.